Зороо минь залуучуудах бичлэг 40 сурж байна. Эхлээд баярлаа гэж хэлнэ. Яг одоо ихээр ингээд амар толгой ингээд савчдаг тий боксинг бэлтгэл хийж байгаа юм шиг ингээд ярддаг. Тэгээд дээрээс нь амар суулгтай амар ууртай юм шиг сонирч юм шиг юм ярддаг. Энэ бичлэгүүдийг хайсан залахгүй үздэг хүмүүстээ баярлаа. Ялангуяа 40 ба түүнээс дээш насны ихч нартай их баярлаа. Яагаад гэж хэлж байгаа юм бэ гэхээр манай пэйж дагагч нарын нас ер нь надад харагддаг байхгүй юу. Тэгээд реакшн хийж байгаа хүмүүсийн хин үзсэн бэ, хідээс хідэн наснаа үзсэн бэ гэх юмчлаа харагддаг. Бидэн дээр мэдээж миний пэйжийн 80-аас бараг 90% нь эмэгтэйчүүд байдаг. Тэр дотроо гэхдээ 30-аас за ер нь 30 биш те 40-с дээш насны эмэгтэйчүүд аяг гэдэг. Тэр хүмүүстээ бүгдэнд баярлаа. За мөн 40-с дээш насны жоох ичимхий бас ах нартаа баярлаа. Манай пэйж дээр ер нь залуу хүмүүс их цөөхөн байдаг. Яг би залуу хүмүүс үзэхэр хэмжээний бичлэг чанартай бичлэг хийж чаддаггүй. Тэрнээс бол уучлаарай. Тэгээ багш нь хичээнэ. Тэгээ дараа нь одоо харин өмнөх бичлэг төр хэлсэн байх. Тэгээ би цаг гарan ярьдаг байсан. Одоо би 10 минут ярьж байна. Гэхдээ би энэ 10 минутын бичлэгийг гүйлгэж хараад би өөрөө шүү дээ. Та нар бол надад зөвлөд хэрэг байхгүй. Би өөрөө бол миний найзууд надад зөвлөөд энэ би 10 минутанд ярьсан санааг ингээд 3 өгүүлбэрээр хэлээд 4 өгүүлбэрээр хэлээд минут 30-д багтаах юм байна гэдэг санаануудаа олдсон байгаа. Гэтэ санаагаа би сачи болгоод ажил болгохын тулд надад материалын зүйл хэрэгтэй, хоёрдугаар ер нь баг хэрэгтэй, дэмжлэг хэрэгтэй. Би бол робот биш, надад урам зориг хэрэгтэй байдаг. Гэтэ би урам зориг архинаас авахгүй, эмгтэн хүнээс авахгүй, урам зоригоо номноос авна, тэгээ багш нараас авна гэсэн тийм зоригоор явж байгаа. Тэр үтсэн. Ер нь бол тань тийм би өөрөөс нь бичлэгүүдээ үзэхэд надад нэг тийм ингээд амар алдартай сошиалын зөвлөгөө байна л да. Чи бичлэгээ тэр чиний бичлэгийг үзэх хүн өөр хүн рүү явуулгаац хэмжээний бичлэг хийсэн бол чи сайн бичлэг хийсэн гэсэн гэдэг нэг тиймэрхүү зөвлөгөө байгаа байхгүй юу? Тэгээ би тэрийг ингээд бодож байгаа. Би өөрийнхөө бичлэгийг үзэж байгаа 10 минут бичлэг. Тэгээд би энэ бичлэгийг хүн рүү явуулах гэсэн чи явуулахааргүй юм байл. Тэгэхээр би мууслаг гэсэн баг. Хоёрдугаар энийг би бүтнээр нь үзэх байсан уу гэж бодохоор үзэхгүй байсан юм билээ. Би ял үзэхгүй юм билээ. Тэгэхээр тэр их төвчээртэй хүмүүст бүгдэнд баярлаа. Тэгээ Норог ч гэсэн ингээд олон бүрдэгтэй их баярлж байна. Тэгээд одон санаанууд байна, олон зөвлөгөөнүүд байна, суралцах их байна. Дээрээс нь одоо л би хийх бол ирээдүйд ер нь тийм штэ ингээд би дараа уулзандаа гэд бодцоо дахиж надад хизээж уулздаг хүмүүс өндөө байдаг байхгүй юу? Та нар мэдж байгаа. Та нар яг маа тэр ихсэн мэдж байгаа. 20 эдтэй хүүхдүүд бол ингэж боддог байхгүй юу? Маргааш болчихно. Би маргааш аав ээжигээ хайрлана. Маргааш би нэстгээ уулзчихна. Маргааш гэсэн өдрүүд аяг ихтэй байдаг. Гэтэ би яг залгуун гэлтгүүд гэтэ сайн хүү гэж хэлэхгүй. Гэтэ зарим зүйл дээр би маргааш гэж тоошин тавих болцсон. Яг гэх юм бол би найзтайгаа маргааш уулзандаа гэж бодоод би дахиж хизээч уулзаагүй найз надад зөндөө байна. Тэгээ хорвоо өргөцсөн найз зөндөө байна. За эсвэл ямар нэгэн зүүд болоод бид хоёр хизээч дахиж уулзахааргүй хэмжээнд хүрсэн найз байдаг байхгүй. Тийм. Тэгэхээр ер нь хорвоо дээр маргааш гэхгүйгээр зарим зүйлийг шүү. Зарим зүйлийг бод өнөөдөр хийсэн дээр юм байна гэж боддог болсон. Өнөөдөр л гоё шүү гэж 5 дахь өдөр болгон арих авах биш. Олон зүгээр сайн зүйл дээр зэлсэн тийм үстэй тий. Би өнөөдөр л би энэ зүйлийг хийхгүй бол маргааш би хийхгүй. Өнөөдөр л заавал хийе гэсэн тийм бодлууд аюу ихэд өгөхгүй. Цаг үе өөрчлөгддөг. Цаг үе өөрчлөгдөхөөс өмнө би энэ зүйлээ хийж сурах хэрэгтэй. Дээрээс нь би тэг ингээд нөхцөл байдлуудаа тухайн үед ашиглаж чадахгүй бол яг хожимдоо харамсаал гэдэг гөнгөндөө хүмүүсэндээ байдаг штэ. Тухайн үед энэ надаас хуулаад явж ирсэн. Одоо энэ ингээд баян болцсон гэл. Өөрөө огч штэ. Яагаад гэвэл өөрөө тэр хүн сайн биш үйлдэлсэн байна. Энэ надаас анх энэ Японоос машин оруулж ирэхийг заалгаж ирсэн штэ. Одоо энэ ингээд баян би ятуу. Тэгэл хогч штэ. Чи ингээд мөнгө ашиглаагүй л юм тий. Гэж хэлүүлмээргүй байхгүй юу? Ер нь бол одоо яг ингээд харахад харин би яг одоо 8 жилийн дараахын өндөрлөгөөс гэхдээ миний гарсан өндөрлөг бол уул биш, алтай таван богд биш. Зүгээр нэг гэрийнхээ хойдлын даван дээр гарсан байгаа. Яг тэр даван дээр гарчаад ингээд харахад тийм. Яг энгийн хүн бол одоо миний ярьж байгаа сэдвийг ярьж чадхааргүй л хэмжээнд ядаж хүрчиж. Тэгээд ядаж тэ энэ нэг хоёр номыг ингээд бариад эсвэл Библийн тухай ч юм уу яг нэг зарим нэг сэдвийг нь яг над шиг ярьж чадахгүй гэсэн. Гэтэ би энэ давнаасаа дахиад үргэлжлүүлээд авихгүй бол миний гарсан даван дээр хүн хурж болно
гэдэг нэг зүйлийг мэдчихээн. Тэгэхээр би яг зөв хор ширтэй, зөв ингээ авиралтай байх нь зөв. Хоёрдугаард болохоор би одоогийн өндөрлөг дээр ингээд одоогийн төвшөндөө хүрэхийн тулд зүгээр л нэг бичлэгийн цаана нэг ярддаг хэмжээнд хүрэхийн тулд би хогийн 8 жил зарцуулах шаардлагагүй гэж өөрийгөө ингээд басж байгаа байхгүй юу? Одоо тэ баясаа чи ингээд чи одоо 8 жилийн дараа энд хүрчихээ та тэ ингээд би хараад хэлдэг шүү тий хараад хэлж байгаа. Тэгэд чи ингээд юм новшин 8 жил зарцуулж чи одоо яг ингээд зүгээр бичлэгийн цаана суугаа байсан юм уу гэд бодоход үгүй. Ерөөсөө тийм биш. Би аль 2020 онд яг ингээд сууж явах боломж надад байсан. Би зүгээр л тэнэг хөдөөнийх тэгээд дээрээс нь гений итгэмтгий ухаантай биш хүрээлэлтэй цаг үрсэн хүрээллүүд надад их байсан учраас тийм одоогийн би болж чадаагүй. Тэгээ одоогийн би болохын тулд 8 жил шаардсан. За тэгвэл дахиад 8 жил шаардъя. Одоо би насаа байнгалдаг 26 таа би 34 таа байя гэж бодъё. Гэтэл дахиад нэг 8 жил хогийн 8 жил зарцуулаад тэгэл нэг арай л нэг дөнгөж агц дэвшилтэй байх юм уу гэвэл үгүй байхгүй юу. Үгүй тэгж болохгүй байхгүй юу. Ягаад гэхээр хоёр зүйлээс болоод болохгүй. Нэгдүгээр цаг үе өөрчлөгдөж байгаа. Хоёрдугаар удаан явахын хэрээр угаасаа хүн шарх сөр их нэмэгддэг байхгүй юу. Тэгээ ингээ 8 жилийн хугацаанд чинь одоо би ингээ залуу хүн мөртлөө нэг 20-од оршуулахын өсөлт оролцчихжээ. Найзуудынхаа гэр бүлээс тэгээ өөрийнхөө дотны хүмүүсээс тэг. Тэгэл ингээл бодоход одоо ингээ бодоход л шууд толгойд тавьчихж байгаа 5-6 хүн байгаа байхгүй. Тэр ер нь олвол яг урт наснуулдаг гэдэг юм ярьж явдаг мөртлөө өөр төрнөөс хүн алтахаар жоохон шархан илүү зарим үед хүн ирэх гэдэг тал байгаа. Гэтэ нэг би шалтгаан болгож хэлээгүй зүгээр ер нь хүн ийм олон хутгатай заавал уул руу авирах хэрэгтэй юм уу? Эсвэл хутгаа ингээд баг авирах хэрэгтэй юм уу гэвэл чи баг хугацаа зарцуулаад илүү хурдан гарчих юм бол чи баг хутгатай л гарна. Гэтэ чи тэр зовлон хурцсах тусам чам руу хүмүүс ирж дормжлох магадлал чинь багасчих واخгүй юу? Яг өмнөх ярьсан зүйлтэй эсэргүүцүүлж ярьж байгаа биш. Зүгээр юу хэлэх гээд байна гэхээр хүмүүс чамаа угаасаа шоолно. Гэтэ чи тэнд ингээ айгүй хурдан хүрчих юм бол хүмүүс чамаа шоолго болж штэ. Тийм. Ингээд жишээлбэл би ч одоо ингээд энэ тэр ламар мамрыг дөрөв цаалтаа байдаг гэсэн. Тэгэл ингээд тэнгууд хүмүүс ирээл ингээд загнаад ингээд юу ч мэдгүй хүртэл ирээл загнаал юм тий. Ийм байдیں۔ Тийм байдیں۔ Надгаа тийг инг гээл. Одоо Монгол таасагуудын харилцаанд их штэ. Яг хүрээтэр хүн өндөрлөх төрчүүлэх хүн ч дурдгүй л байхгүй юу. Тэрээс өмнө босон болоогүй зөвлөхөөнүүд амтаа бүлгөөн ярьж чадна. Тэгээ тийм болохоор ч тэр одоо ингээд олимпийн алдартай аваргууд тэр за эсвэл ингээд спорт урлаг ер нь олон одууд дотор тийм түүх зөндөө байдаг. Ингээд шантраас нь тэгээ буруу ярьж исэн, шоолж исэн үе зөндөө байдаг. Тэрийг хэр хурдан туулж чадсан гэд хэр онцгойж чадсан бэ гэдгээс хамаарал амжилтанд хүрсэн байдаг. Гэхдээ өндөрлөлт хүрснийхэн дараа хин ч юу шилдэх вэ? Тийм болохоор би хурдан өндөрлөлт хүрэхийн хэрээр намайг ингээд хөрхийн шоолох хүмүүс нь багаснаа гэсэн. Нэгдүгээр тэн чинь би хүмүүс буян үлдэж гин. Хоёрдугаар болохоор энэ надад ашигтай гэсэн. Гуравдугаар болохоор угаасаа удаан явахын хэцүүг одоо ойлгож байгаа байхгүй. Удаан явахын зовлон ганц хүний зовлон байна. Одоо надад ихтэй азарт баг бас байдаг болцоохгүй юу? Баг буюу найз нөхдүүд, хүрээлэл, ах дүү нар, дүүнэр, найзууд юм байдаг болсон. Дээрээс нь интернет гэж нэг бас сайн найз байна. Би ингээд YouTube руу ороод гүйлэх боломжтой болсон. Тэгээ ингээд англи хэл сурах, компьютер сурах зөндөө олон боломжууд байгаа. Тэгээ тэр болгон дээр ингээд шантармааргүй байна. Гомдол тоочмооргүй байна. Тэгээ ингээд хурдтай суралцмаар боломжуудыг гарч ирсэн байхад дахиж 8 жилийг бол зарцуулмааргүй байгаа. Нөгөөх нь болохоор ер нь та нар бас ингээд нэг удаа бодоод үзээрэй. Одоо яг ялангуяа тэр настай хүмүүс ч юм уу. Би 20 настайгаас хойш 20 жил амьдрахад одоогийн би болоход гэхдээ хүмүүс бардаад идэв штэ. Яаж хард юм бэ гэхээр одоо юу хөвгтүүд болохоо байцсан гэхээр те. Одоо юу хөвгтүүд болохоо байцсан. Миний үед цаг өөр байсан юм аа. Энэ бол зүгээр гомдлож байгаа байхгүй юу? Чи зүгээр мундаг хүн байх юм бол зүгээр чамаас өөртөө ирээд асуу штэ. Аха, танаа уу та яаж юм мундаг болсон бэ гэж чамаас ирээд асуун заяа. Хэрвээ чи чадсан бол чи өглөх шаардлагагүй байхгүй юу? Хэрвээ чи эдийн засгийг ойлгоцсон бол чи мөнгөний тухай ярих шаардлагагүй чи хангалттай баян байгаа. Чи ядууд байгаа бол чи эдийн засгийг ойлгоогүй гэсэн үг.
Тийм тэрнтэй адилхан бохгүй. Чи 90 урт насыг олцсон бол тэг үнэхээр өгшгүй байлиг олцсон бол үхэллийн тухай хүмүүс чамайг ярих чи юу үхэл гэж юу юм өгшрөл гэж юу юм гэхэд мартцсан байгаа өөрөө. Тийм. Ер нь бол яг юу хэлэх гээд байна вэ гэхээр чи ингээ гомдолч л байгаа чи тэр тухай ярьж л байгаа чи хүрээгүй л байна гэсэн үг. Тийм. Жирөө өрцөн бол чи дугаал байдаг байхгүй. Чамаас хүмүүс ирж асуух хэвээр. Тийм. Тэгэхээр бид ч одоо яг хангалттай сайн болоогүй л тийм болохоор та нартай уулзах гэж хичээж байгаа. Хангалттай өндөр сурч юм бол би өөрөө та нарт ярих биш хүмүүс надаас ирж асуух хэвээр болно. Багшаа. Энэ чи юу юм бэ гэдээ асуух хэвээр байхгүй. Би та нарт хэлсэн шүү дээ. Би та нарт дасгал заах гэж зовхгүй. Яагаад намайг хүмүүс дасгалын кодод нээдэг юм бэ гэж 10 удаа асуудаг. Гэтэ хэлчихье. Тэнэг хүн биш бол ингээд толгой чинь жоох юм ажилтдаг бол зүгээр энэ номыг худалдаж аваад хоёр өгүүлбэр холбоход энэ дээр хийх аргыг заасан байгаа. Эсвэл зүгээр Google руу ороод Google юм уу YouTube руу ороод хоёр ингээд зөв англи үсэг юм, орс үсэг, монгол хэлээ ингээд зохиход ингээд яаж хийх юм заасан байгаа. Тэрэн дээр ингээд тархиа наалдуулаад над руу уурлах шалтгаан байхгүй. Харин энэний цаана яг юу байгаа юм бэ гэдэг тухай би мөнхөд ярина. Ярьсаар байх бол энэ мөнхийн сэдвүүд тахгүй юу? Би бодлоо яаж уйх юм бэ? Би яаж дахин дүрх юм бэ? Би яаж эрэг болох юм бэ? Би яаж хоосрохгүй байх юм бэ? Хоосрлолтоо идэгдэхгүй байх юм бэ? Энэ бол мөнхийн сэдв. Энэ бол өмнөж хүмүүсийн асуудал байсан ингээд ирээдүйд багасна гэхдээ байна гэдэг тийм асуудал тахгүй юу? Тэр болтол нь ярина. Тэгэхээр энэ бол илүү том ярих хэрэгтэй сэдв. Тэрээс битээ ингээд гоншгоно одоо тэгээд амарт хэлэхэд битээ гоншгоно л доо. Би бас ингээд надад гоншгонох юм зөндөө байхад би өөрөө ингээд залуу хүн байж нэг өөрөөсөө 20 насаар хөгшин хүүхдүүдийн гоншгоныг ерөөсөө сонсмооргүй байна. Тийм болохоор зүгээр л дугаа номоо аваад хий. Харин дахиад хэлэхэд би бол сайжруулах гэдэг хичээж байгаа та нарт гомдлосоор байх юм бол би хичээж байгаа хүмүүсээ хаймааргүй байна. Гэхдээ би мэдчихэж байгаа. Чимээгүй мөртлөө намайг дагаж явдаг. Тэгээ миний сайн шавнар бас зөндөө байгаа. Тэр хүмүүсээ бол би бүгдийг мэдчихэж байгаа. Тэгээд нэрнүүд нь ч одоо миний жиэдэнд байна. Тэгээд одоо яг гол нь би нэг жоохон харилцахгүй байгаа. Удахгүй мэдээж харилцаад ихтлэн тэр үед би яг тэр үед надтай уулзчихсан хүмүүсээдсэн бүгдийн нэрийг санаж байгаа. Тэгээд тэр хүмүүстэйсэн би маш их гоё зөөлхөн хандах хүмүүстэй бол зөөлхөн хандаад явна. Илүү нээлттэй байна. Би яг дуртай хүнтэйгээ би энэ сэдвийг би бүтэн өдөр ярьсан чадна. Өдөржингөө ярьсан чадна. Цаг гаргаад те. Дургуун хүнтэйгээ ингээд таалагдахгүй хүнтэйгээ ярих сонирхол байхгүй байхад тэгээд гөгшчүүл гомдлохоос ашгүй гөгшин бацаанууд гэдэг өөрсдөө тийм болгоод байгаа. Бид тийм болгоорой шавнарын багшийн зүгээс шавнартаа зөвлөе. Чимээгүй бай, хөдөлмөрлөл тэгээд чи үйлдчих, үлгэр дуурайл болчих. Тэгээд чи биш чиний хөдөлмөр яриг. Тэгээд тэр үед миний гэсэн хөдөлмөр яриг, тавны гэсэн хөдөлмөр яриг. Тэгээд зарим үед жоохон чимээгүй байгаа сурчаарай гэж тэр комментны цаанаас янз янз юм бичдэг хүмүүстэй хэлье. Баяртай.